Заримдаа чи амьдралдаа амар амгалан олж төвшин ахихын тулд хэд хэдэн найзаа алдах хэрэгтэй болдог. Хос хоёрын салтыг хэрхэн даван туулах тухай заадаг маш олон ном, ТV шоу, сургалт, нийтлэл байдаг атлаа. Сайн найзаасаа салах салтыг хэрхэн даван туулах тухай бараг ямар ч зүйл байдаггүй. Өнөөдөр тэр байдал өөрчлөгдөх болно. Нэгдүгээр бүлэг. Найзаасаа салж эхлэх үед үүсэх асуудлуудыг хэрхэн даван туулах вэ? Юуны өмнө хамгийн муу хэсгээс нь эхлэе. Хортой найзууд болон тэднээс хэрхэн холдох тухай. Таны амьдралд хор хүнэл нэмж байгаа хүн та ямар ч үүргүй. Жишээ нь таныг далдуур муулдаг, атаархдаг. Эсвэл бүр байнгын маргаантай жийж бол чи нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нөхөрлөл амар амгалан байх ёстой. Нөхөрлөл бол таны амьдралын бат бөх суурь, хайр халамж, харилцан дэмжлэг, хүндэтгэлээр дүүрэн байх ёстой. Тань магадгүй олон жил найзсан сайн найзууд байгаа байх. Тэдэнтэйгээ нэг удаач маргалдаж байгаагүй. Санал зүрх үе байсан уу? Байсан. Харилцах хэрэгтэй үе байсан уу? Мэдээж бас байсан. Гэхдээ хизээч муудалцаж нэг нэгийгээ үл хүндэтгэж араар нь муулж байгаагүй. Гэсэн ч энэ бүхэн таны тэдэнтэй найз байх шалтгаан биш. Энэ бол зүгээр л нөхөрлөлийн хамгийн наад захын шаардлага юм. Хэрв тэдэнд ийм наад захын соёл байхгүй бол та яагаад тэр нөхөрлөлийг дуусгаас тэгтлээ их айгаад стресстэд байгаа юм бэ? Хэрв би ахлах сургуулийн өөртөөгөө ахиж уулзвал өөртөө ингэж хэлэх байсан. Чи энэ харилцааг төвчиж байгаа секунд бүртээ өөрийгөө хайж байна. Чи өөртөө таалагддаггүй. Сөрөг энергитэй хүнээр өөрийгөө хүрээлүүлж, үр дүнд нь өдөр бүр ядарч сулдж байна. Хэрв хэн нэгэн зөвхөн нэг талын түүхийг сонсоод таныг муугар дүгнэж байвал тэд хизээч таны хүмүүс биш байсан л гэсэн. Одоо сайн найзаасаа харилцаагаа тасалсны дараа муухан болж харагдах тухай бүгдээрээ илүү ярилццгаая. Учир нь энэ бол ахиж харцмааргүй байгаа олон хүний хувьд хамгийн хэцүү шалтгаан болдог. Таны хайрлаж хүндэлж явсан хүмүүс таныг өөрийнхөө төлөө явахаар шийтгэхэд түүхийг гуйвуулж таныг буруутан болгох гэж бүх чадлаараа хичээх болно. Үүнийг бид reactive abuse гэж нэрлэдэг бөгөөд хэн нэгэн таныг залхаан цэрлүүлж муухай аашилж байхад та хариуд нь тесэрч уурлах үед тэд зогсохыг хэлнэ. Учир нь тэд хүссэн зүйлдээ хүрчихсэн. Тэд таныг галзуу мэт харагдуулж эцсийн зорилгодоо очисон гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг ойлго. Эрүүл бос нөхөрлөл хизээч эрүүлэр дуусахгүй гэдгийг. Мэдээж тэд өөрсдийнхөө алдааг хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үүний тулд өөртөө итгэлтэй байдал болон бусдын оронд өөрийгөө тавьж үзэх ухаан хэрэгтэй. Тэдэнд тийм чанар байгаа юу гэвэл үгүй. Хүмүүс зөвхөн өөрийнхөө хэмжээнд л бусдыг хардаг. Зарим хүмүүс маш их шархалсан, өөртөө итгэлгүй байдаг тулд өөрийгөө хамгаалахын тулд эгогоо хиймлэр өсгсөн байдаг. Ясмин дээрээ тэд тантай биш өөртөө л дайчина гэсэн. Өөртөө итгэлтэй хүн л би энд буруу зүйл хийчихжээ, уучлаарай гэж хэлж чаддаг. Хэрв тэр хүн таны төлөө өөртөө нүүртүүлж чадахгүй байгаа бол тэд хизээч таны найз байгаагүй. Тиймээс дараа нь гарах драм болон дил сул ярианаас бүү. Нэр хүнд гэдэг бусдын таны тухай бодол бол зан чанар гэдэг та яг хинбэ гэдэг бодит үнэн. Өөрийгөө хайрлах хайрыг үргэлж нэгдүгээр тавь. Заримдаа бүр мөсөн салах албагүй, зүгээр л харилцаж асуудлаа хэлэхэд хангалттай байдаг. Хэрв сайн найз чинь токсик биш л бол тэд ойлгоо. Таны хариуцлага бол өөрийнхөө төлөө зогсож, хэл хязгаар тогтоож, юу болохгүй байгааг шууд хэлэх явдал юм. Тэгээд тэдний хариу үйлдэлээр цаашид яахаа шээ. Та найздаа сануулга өгөхөд хэрэггүй. Шууд л хэлэх зүйлээ хэлэх хэрэгтэй. Тэдэнд өөрсдийн хариултаа бэлдэх болон бодох хугацааг битгий өг. Тэднийг байгаагаар нь үннээр нь харах хэрэгтэй. Хэрв чи дугуй өнгөрөөвөл өөрийнхөө итгэлийг эвдэж байна гэсэн үг. Зөрчилдөөн бол хайр болон нөхөрлөлийн маш чухал нэг хэсэг. Хэрв та зөвхөн бүх зүйл сайн сайхан байхад л найзлаад байгаа бол тэр тэнцвэртэй нөхөрлөл бишээ гэсэн. Харин хэрвээ чи аль хэдийн би энэ хүнтэй ахиж найзалмааргүй байна гэж хийчихсэн бол тэр хүнээ хэтэрхий их бити бод. Бүр биежилж уулзаач хэрэггүй. Тэд чамайг буцааж татах, эсвэл гэмшүүлэх гэж оролдоно. Зүгээр л мессеж бичих, эсвэл уцаар яриад л хэлчих. Хэтэрхий их тайлбарлах ч албагүй. Илдэг байж би өөртөө цаг гаргах хэрэгтэй байна. Чамд хамгийн сайн сайхныг хүсэж гин гэж хэлээд л дуусга. Үүнийг өөрийнхөө төлөө хийж байна гэдгийг сань. Хоёрдугаар бүлэг. Нөхөрлөлийн стандарт. Нөхөрлөлийг үнэлэх нь өөрөө маш чухал. Маргаан болоогүй байсан ч 3-6 сар тутамд эргэн тойрны хүмүүс танд эргээр нөлөөлж байна уу гэдгийг асууж байх хэрэгтэй. Өөрийнхөө энергийг маш ихээр хайрлаж, хин хинээр хүрээлүүлэхээ маш сайн сонгох хэрэгтэй. Та эдгээр асуултуудыг өөртөө болон одоогийн найзын хүрээлэлтэд тавиад нэг үз. Чи тэдэнтэй цагийг өнгөрөөхдөө баярлаж, догдолтгүй.
Тэд чиний ирээдүйн зорилготой нийцэж байна уу? Тэд чиний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд хэрхэн нөлөөлдөггүй? Тэд зөвхөн хэрэгтэй үедээ л холбогдоод байна уу? Хэрэв хэн нэгэн чиний араар муулж байвал тэр найз чинь чамайг өмөрөх нэгэн мөн үү? Заримдаа нөхөрлөл зүгээр л чамаараа дуустдаг. Та шин зүйлд хүрэхийн тулд хуучныг тавьж явуулах хэрэгтэй. Хэрэв чи өөртөө тарахгүй байгаа хүмүүстэйгээ зуралцаар ивэл ертөнцид би ганцаардгаас айж байна гэсэн тохио өгч байна гэсэн үг. Өөртөө итгэлтэй байж миний ирээдүйн сайн найзууд ирж яваа гэдэгт чин сэтгэлээсээ итэг. Би маш олон удаа сайн найзуудаасаа салсан ч одоо эргээд харахад энэ бүхэн надад ийм л амьдралыг авчрахын тулд болох ёстой байжээ гэж боддог. Тиймээс найзаа алдахаас бүү. Хэрэв чи өөрчлөгдөхийг хүсэж байвал нөхцөл байдал өөрчлөгдөхөд бэлэн бай. Мөн гостинг буюу чимээгүй алга болох тухай ярилцгаая. Хэрэв чи тэр хүнд хайртай бол эхлээд холбогдоод үз. Би өөрөө сэтгэл гутралд орсон үедээ найзаадаасаа чимээгүй алга болчихдог. Тухайн үед минь хэн нэгэн намайг үгөөлж миний зүгээр хэсэгт минь анхаарал хандуулахгүй бол би яхаж бичдэггүй. Би зүгээр л хичээсэн гэд орхив. 3 дугаар бүлэг. Хэрхэн эдгэрч урагшаа явах вэ? Эхний алхам бол уучлах ба тавьж явуулах. Хүмүүс өөрсдийнхөө хүснээр амьдрах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Хэрэв тэдний амьдрал чи байхгүй байх нь тэдэнд илүү дээр байгаа бол тэггэлтэй. Тэдний гаргасан үйлдэл тэдний л асуудал болохоос таны үнцнийг тодорхойлохгүй. Хорсолтынх нь бусдаас илүү таныг л дотроос чин идэж энергиг танд бардаг. Энэ бол надад өгсөн амьдралын хичээл байж гэж харах хэрэгтэй. Энэ туршлага таныг илүү их хүчрхэг болгоно. Сэтгэл хөдлөлөө гаргахын тулд бичиж тэмдэглэж бай. Яагаад ийм зүйл болов гэж уйл суухын оронд би өмнөөс юу сурах гэж бод. Би хуучин найзтайгаа авахсан зургуудаа бүгдийг нь устгадаггүй. Одоо ихэнхтэй харилцаа байсан ч гэсэн би тухайн цаг үедээ би биедээ хань болж маш олон сайхан дурсамжуудыг хуваалцсан. Тэр хүн миний одоогийн хэн болоход нөлөөлсөн. Муухай төгссөн гээд тэр бүх цаг хугацааг үзэн ядах алба байхгүй. Хуучин найзаа санах үедээ зөвхөн сайхан дурсамжийг нь биш, яагаад салсан шалтгаанаа болон ирээдүйдээ ямар найзтай болохыг хүсэж байгаагаа санах хэрэгтэй. Яагаад гэвэл санагалзах мэдрэмж биднийг хортой зүйл рүү буцааж татах аюултай байдаг. Эцэст нь хэн нэгэнтэй байсан байгаагүй өөрөө ганцаараа байж сур. Өөрийгөө хайрлах хайр бол бусдтай тогтоох харилцааны гүүр биш. Харин уг суурь байдаг. Өнөөдөр чи юу хийж чадах вэ? Өөрийнхөө төлөө юу хийх вэ? Түүн дээр л төвлөр. Бид насан туршдаа нэг хിവэрэ байдаггүй. Найз нөхдөсөө холдож өөр хүмүүс болох нь чиний өсөж хөгжиж байгаагийн маш эерэг шинж тэмдэг юм. Чи үүнийг давж чадна. Би чамд итгэж байна. 6 сарын дараа чи эргээд харахтаа би яагаад үүнээс тэгтлээ их шаналж байваа гэж инех болно. Тийм болохоор чамд амжилт хүсье. Бас үргэлж өөрийгөө нэгдүгээр тавьж байгаарай.